За шинэ дугаарын блогт тавтай байрал энэ удаагийн блогороо би та нартай төрхийн эмнэлэгт хэвцэн бицэн бичлэгнүүдээ эвлүүлж бодлоо гэсэн байгаа. Би төрхийн эмнэлэгт ерөн бол бараг сар гарын хэвтээд гарсан. Миний бицэн блогийг үзээрэй. Төрхийн эмнэлэгт өдрөл ямар их үүдсэн гэж бодож байна. Хамгийн гол нь жирэмсний хожуугийн хардлага гэдэг чинь маш аюултай байдаг болохоор заавалчгүй эмнэлэгтээ хэвтэж эмчнэрийнхээ хяналтанд ор байх ёстой байсан тул ингэж удаан эмнэлэгт хэвтсэн. Тэгээд мундаг эмчнэрийнхээ хажаар хөөрхөн бицэн хүүгийг үлгэдэж аваад хоёулаа болоод эмнэлгээс гарсан байгаа. Тэгээд миний бицэн блогийг тавтай үзээрэй. За гуравтаа төрөх гэж байгаа. Өөрөөрөө төрөхгүй. Өвдөлтөө үлгээс нэг юм байна. Хэзээ өвдөж хэзээ төрөх вэ? Өнөөдөр яаж амралтын өдөр эмнэлэгтээ хоёулах нь үлдсэн. Бум гэдэг. Хөргөн бандар хэзээ илээл байж байгаа хэвээр. Хэзээ төрөх юм бол? Яд зот. Өөрөөрөө төрдөг болохоор тэгэл өөрөөрөө төрөлтлөө хүлээн штэ. Өглөөсөө цэмбий л ус мусанд ороод штэ нүүр ямаа таслаад ус гизгээ самнаар цэмбигээл нь штэ төрөхтэй бэлдээ. За энэ болохоор манай эмнэлгийн коридорын нэг агаарладаг танхим сая намайг эмнэлэгт явчих хоорно хүчтэй ханиад гараад эмнэлэгт чигнэтэй карантинтай байсан. Тэгэхээр дотогш байгаа хүн оруулахгүй. Тийм болохоор би ингээд амралтын өдөр ингээд ганцаараа дандаа ингэж агаарлаж суудаг байсан. Гаднаас хүн оруулж ирэх боломжгүй болохоор хүүхдүүд нөхөртөөгөө ерөн оройн цагаар л уулздаг гэсэн. Тэгэл оройн цагаар уулзаад манай хайр дандаа надад гой хоол авчиж өгдөг гэсэн. Жирэмсэн ч амар өлсөн. Тэгээд янз эмнэлгийн хоолнд амар сан цадаж өгдөг. Орой болохоор өсөд байдагсан. Эмнэлэг болохоор өдөрт 3 хоолтой. Тэгтээ нөгөө нэг хоолнууд нь болохоор 12 цагт махан олон өчөөд тэрнээс үүш дандаа нөгөө нэг жимсгэн борцог зөөх хийгээд дандаа хөнгөн хоол өгдөг байсан. Тэгээ тэр нь болохоор нөгөө эрүүл мэндэд яг тустай тийм хөнгөн хоолнууд өгдөг байсан ч гэсэн жирэмсэн хүн чинь оройн цагаар амар хөлсөн. Тэгээ дээрэс нь манай хүүхдийн жим маш бага байсан. Тэгээ намайг ер нь бол айл алах сайн идэж явах хэрэгтэй болохоор гаднаас хоол авч болно гэсэн болохоор би дандаа нөхрөөрөө оройн ер нь 5-6-аас хойш хоол авчруулж иддэг байсан. Тэгээд оройн цагаар яг бас нөгөө нэг сүүлийн жирэмслэлтийн сүүлийн 2 сар чи цээж хорсол тоолоо шингээх аягүй хэцүү. Тэгээл нөгөө суухаар ингээл нөгөө цаахаагаал цээжнэр хоолн тулаад орой жимс идэл тэгэл сүүл рүүгээ бүр кола уугаад Юу хийхгүй болохгүй наа. Би төрхөөс өмнө заавалчгүй нэг юм мэдж байгаа төрнө гэж бодсон байхгүй юу? Тэгээ тэр юм маань өчтөр Монголоос ирсэн. Юу гэж бодож байна та нар? Өгөөч хэвэн боо. Би нэг заавал идж байгаа төрнө гэж бодсон байсан байхгүй юу? Тэгээд надад төрхөөс өмнө яа заавалчгүй өгөөч хэвэн боо гэж явуулаарай гэсэн. Нэг шиг юм боо яаж хайрлаж идэх гэж бодож байна. Ямар амтан бэ? Цаас болох гэж хэлгүй. Тэгээ хэв боо идэх юм магаас одоо төрөөд тийм ээ. Эмнэлэг 6 хонжинда 6 дахь өдөр. Амгой юм.
Би энэ удаагийн жирэмслэлтэн дээр болохоор нэх ерөнд харгалаагүй. Тийм болохоор тэр миний гидс мэдсэл нэх язраагүй. Харин нөгөө охин дээр болохоор би бүхэлдэн 30 кг нэмж төрөхдөө миний гидс гоё ингээд бүгд ингээд амар язарсан байсан. Тэр язралт маань ингээд томорхоос сэргийлж би ингээд байн арьс арчилгаа хийдэг гэсэн. Одоо миний бичлэгэн дээр харж байгаа язралтууд болохоор дандаа охин дээр язарсан. Хүү дээр бол зүгээр миний язралтууд зүгээр тодорч гарч ирсэн гэх юм уу. Тэгэл өдөр болгох нөгөө язралтын эсрэг арсны тус түрхээл, эмнэлэгтээ өөртөө массаж хийгээл. Тэгтэл энэ одоо ингээд язралт чинь болохоор нөгөө хайрын сөрөг гэж байгаа юм. Тэг хамгийн гоё юм тий. Би 2 хүү дээр ерөн бол хоёулын дээр нэг жин нэмэлгүүд төрсөн. Охин дээр л ч амар огцом жин нэмсэн шүү дээ. Тэгэл одоо энэ жингүүд хаасан да. Эмнэлэг дөнгөрөж байгаа. 10 дахь өдөр мэллээ. Өглөөний шинжилгээ эмнэлгийн үзлэгт орсон. Одоо өглөөний цаа эмнэлгийн хамгийн гоё өглөөний цай шин барьсан талах хэрэгтэй. Гоё зүйл шин талах. Тэгээд монгол шиг тийм амар гоё хөөрхөн өрөмт гэхэд биш ээ. Цэцгийн зөөх юм аягийн тэр л аягүй шин талахтай л гэдэг төлөвлөлөө. Одоо л жоохон өвдөлт жоохон хүчтэй болж байгаа. Тэгэхээр нэр холоонохгүй төрчих хөө гэж бодож байгаа гэдэг. Төртлөө хүчтэй гараа. За би эмнэлэг твцэн сарынхаа хугацаанд өөртөөхөө арьс арчилгаа үүсгээл бүгдэнд нь маш их анхаарал хандуулсан. Яагаад тэгэхээр эмнэлэгт ингэж олон хоног хэвтгэр үнэндээ хийх юм олдохгүй. Тэгээд дээрэс нь карантинд болохоор гадаа гарч болохгүй болохоор ч тэгэл өөрийгөө харьцлах тэгэл унтах гэхээр айгүй сэтгэлээр унаад уйда дунтаж чаддгүй байсан болохоор өөртөө маш их цагийг зарцуулж тэгээд завтаа цагаараа бас хүүхэлдэйн кинонууд үзэж өөрийгөө сэтгэлийг их сэргээдэг байсан. Би болохоор гоо сайхны бараа ер нь бол сүүлийн 2 жил болохоор Бохов компани гоо сайхны арьс арчилгаа хэрэглэж байгаа. Манай ээж надад эднийг бүгдийг бэлгэнд авч өгсөн аппараттай. Тэгээд энэ болохоор маш гоё нүүрэн тэжээл өгдөг. Нүүрний арьсыг ер нь бол үчлээсүүлдэггүй. Тэгээд нүүрэнд бүх амин дэмийг өгдөгөөр илүү даваа талтай. Өдөр болгон хэрэглээд байвал арьс бол айгүй гоё болдог. Даанч нөгөө би ч нөгөө ажил, гэр, орчуулах, хүүхэд гэл айгүй завгүй байдаг болохоор өмнө тэгэл байн өдөр болгон хийгээд авах боломжгүй. Тэгээд охин дээр болохоор гормоны өөрчлөлтнөөс бол нүүрэн дээр нь маш олон төрлийн нөгөө нэг батга тэгээд нөгөө харшил гээд маш олон зүйл гарсан. Тэг хит их хуурайшилтай эмзэг арьстай болсон байсан. Тэгээд жоохон халуун ногоотой мэдхэд л нүүрэн дээр юм гардаг. Эсвэл нэг өдөр арьсаа зэвлэхгүй бол баг ингээл сайртах нь болохгүй тийм болчдөг байсан шүү дээ. Айгүй ч. Тэгээ уул нь бол би зүгээр хувир арьстайсэн гэсэн чинь эмзэг арьстай байгаагүй. Тэгин чинь сүүлд тэгээд охиноо төрснөөс биш гинт эмзэг арьстай болцсон. Тэгээ ямар ч бүтээгдэхүүн хэрэглээд харьцлаад идэв байсан. Харин энэ бүтээгдэхүүнүүд харнаад айгүй гоё тохирдог байсан. За энэ миний хэвтэж байгаа өрөө болохоор дөрөв дотроо 3 хартай байсан. Тэгээд ер нь бол намайг хэвтэж байгаад хэдэн жимхтэй манай өрөөнд орж ирээд төрхөөр болоод дээшээ төрхийн тасаг руу явуу. Хэдэн жимхтэй хаалгаанд ороод гарав. Тэгэл цаана ингээл орнод хоосон байгаа. Хөвчлийн өрн бол би ганцаараа байсан. Сүүл тарин төрхөөсөө өмнөх сүүлийн 5 хоног болохоор нэг эмэгтэй таамд байсан. Тэр эмэгтэй болохоор төрх болтлоо гэл янз юм оёо сууд. За эмнэлэгтэй гоё амарч энэ түрүү 7 хоног амралтын өдөр байсан эмнэлэг ингээд нам гом байсан. Өнөөдрөөс эмнэлэг нам гом амралтын өдөр шүү дээ. Хараа. Кордон нам гом. Эмнэлэг цаахан совлуулаад, асруулаад, халамжлуулаад төрхтөө бэлдээд энэ удаагийн төрөлт ч айгу чухал төрөлт л дөө. Тэгээ амар гоё хасрамжинд халамжинд гэж бол төрхөндөө өөр алгын хөрөөрөө гой хоол зүлгэл. Тэгээд юу агаад таа. Ерөөс сүүлийн 3-4 жил ингэж гой амарч байгаа юм шүү дээ. Одоо бүр ингэ амраад ирсэн чинь өглөөс бол завтаал бол нүүр мөрөндөө харчилгаа хийгээл тосмос төрхөөл
Бүр амар гоё болж энэ хүү нүүр мөрөөр харьцлах амар завтуулал. Өөртөө халамж анхаарал тавих боломжтой үед дэрсэн байна гэж. Хүмүүс яагаад төрөхгүй байгаа юм бэ гэдэг. Хүчээр төрдөг байгаа шүү. Хүчил төрдөг байгаа шүү. Төрөх өдрийн төөрөг гэж байдаг байгаа шүү. Төрөх өдрийн төрөгийг үлээ хэлж шүү дээ. За сайн байна уу? Би нүдэ өөрийнхөө жижигэн блог дээр болохоор төрөх эмнэлгийн талаар илүү дэлгэрэнгүй ерөн чехийн эмнэлгийн бодлогын талаар тийм блог хийхээр шийдлээ. Яг тэр бид эмнэлэг 14 он жоо. Тэгээд чехийн эмнэлгийн ерөн давуу тал юу вэ гэдэг талаар манай Монголын эмнэлгийг бодоход юугаар давуу талтай байна? Ард иргэдтэй яаж илүү үйлчлдэг талаар юмнаа. Одоо юм бол гадаадд амьдарч байгаа монголчууд маш олон байдаг. Тэгээд тэр монголчуудын нөгөө нэг байдаг шүү дээ. Бид нар нөгөө гадаадд ажиллаж амьдарч байгаа болохоор энэ улсад амьдарч байгаа юм чинь татварын төлн, эрүүл мэндийн даатгалын төлн. Харин бид нар эрүүл мэндийн даатгалыг төснийхээ ачаар эрүүл мэндийн амарч байгууллагт өмнө төлбөргүй үйлчилгээ авдаг. Тэгээд бүр ингэ эмнэлэг твтсэн мэн боддог. Энэ эмнэлэг гэхэд өдөрийн 3 хоолтой. Тэгээд бидний хэрэглэх ариун цэврийн хэрэглэл өрөөнд нь байна. Өдөр болгон халуун цай оруулж ирж өгнө. Орон гэхэд эмнэлгийн орон гэхэд бүхэл өвчтөд өн зориулсан сүүлийн техник технологитой тийм эмнэлгийн өрөө болгонд нь бүх төрлийн хүн үзэх боломжтой зурагт тэгэл эм цэвэрлэг шаардлагатай дуудах хонх гэл өрөөний төвчл мөчл үнэн гайхалтай. Ер нь бол эмнэлгийн өвдөл яагаад хамгийн гол нь яагаад бидний энэ үйлчлэгийг авч чадж байна гэхээр бид нар энэ улсад ажиллаж байгаа ажилчныхаа хариуд бид нар цалингаасаа татвар болон даатгалаар цаг тухайд нь төлдөг. Цаг тухайд нь төлснээр бид буцааж олгож байгаа үйлчлэг байхгүй бид нь. Тэгээ бидний буцааж олгож байгаа энэ үйлчлэгэнд бол үнэн сэтгэл ханамжтай байдаг. Тэгээд ер нь бол манай тэгэхээр татвар бол манай монголчуудын өндөр биш шүү дээ. Тэгсэн мөртлөө эмнэлгийн үйл ажиллагаа, эмч цэвэрлэгчнийх нь тэр халамж, маламж, хасрамж, масамж тэгэл үнэн гахалтай. За нөгөө нэг төрхийн блогоо өргөжлүүлнэ гэсэн хүн маань шүн дунд төрөөд тэгээд тараад нь төсний дараах тасаг буюу 3 давхрт ээж хүүхдийн тасагт гарч ирсэн. Ээж хүүхдийн тасаг гэсэн чинь 3 жилийн өмнө намайг төрж байснаас арай өөр галтгоотой болсон билий. Тэгээд галтгоонд нь болохоор өглөө болгон шин талах боо, тэгээд халуун уух зүйл, амин димээр баядлаг жимсгэн, тэгээд сок, амттан, тэгээд хөөхөн сүм бүтээгдэхүүнүүд гэд маш олон зүйл нэмэгдсэн байлээ. Тэгээд хүссэн зүйлээ өөртөө авч идэх боломж. За төрөх үедээ блог хийн гэсэн чинь амжаагүй маш олон хоног дуншиж өвдсөн болохоор би төрөх өдрийнхөө яг хүчтэй өвдөлтний дараа нэг цаг гарны дараа шууд төрсөн. Тэгээд манай эмч намайг нөгөө нэг төрөх гэж байгаа гэдгийг мдээгүй. Тэгээд совилогч байсан. Тэгээд надад гинт аймаа нөгөө доош юм дүлэгдээ гарах гээд байгаа мэдэм төрөө совилогчаад дуудаад совилогч мань эмчийг дуудсан ч гэсэн нөгөө эмч ирэхээс өмнө нөгөө нэг би төрсөн. Яагаад гэхээр манай хүүхд нөгөө 36 7 хоногтой буюу хугацаанаас өмнө жоохон төрсөн. Тэгээд жоохон хүүхд болохоор нөгөө нэг даавалчгүй тийш нөгөө дүүлж мөлч төрөх шаардлагагүй өөрөө журам бол гулсаад гараад ирсэн юм манай хүү устайгаа хамт. Ус ерөн ус гэдэг чинь зүйлийг гулгуулдаг. Тийм болохоор устайгаа хамт гулгаад гараад ирсэн. Тэгээд айгүй жижигхэн төрсөн. Тэгээд эмчин төрснийхин дараа хүүхдийн эмчийг дуудаад хүүхдийн эмч ирээд хүүгийн минь хүүхдийн өрөөлөө авч явсан. Хүүхдийн дулаахан тентийн өрөө байгаа. Тэгээд төрсний дараах цэвэрлэгээ, арчилгаа, тэгээд нүдийн цэвэрлээд, нүдийн нээгээд тэгээд хүүхдийн өндөр жинг үзээ, дараад нь хөөхөн үлгэдөөд ээж аавд нь авчирч харуул анхных нь мөмиг буюу амалгааг хийдэг байгаа. За энэ одоо бичлэгэн дээр харагдаж байгаа хүүхдийн эмч ингээд дөнгөж төрсөн хүүгийн минь ингээд хөөх ингээд хасаргаа хийж байна. Эхнээс нь эхлээд бүх зүйлийг ингээд ариутгсан бодис болон ариутгсан аппаратуудаар хийдгийг. Одоо энэ гарын зүүж байгаа аппарат болохоор манай хүүхд дэмлэгт байх эхний 5 хоногт энэ аппаратыг тасралтгүй залгаж ирсэн. Энэ болохоор хүүхдийн амин одоо амьдрах чадварын тест одоо хүүхдийн хэр зүрхний цохол, дуу шинэ байдал бүх зүйлийг хяндаг аппарат юм л. Тэгээ бүх зөөр нь бас халууны
За ингээд эмнэлэгт сар гарan хэвдэж имжүүлснийхээ дараа би хөөхөн бяцхан хүүтэй болоод хоёулаа эмнэлгээс гараад гэртээ ирсэн. Ингээд манай гэр бүл бяцхан гишүүнээ үлгэдэж авсан болоог минь энэ хүрээ дууслаа. Баярлаа.